За гэр бүлийнхэндээ хайртай шүү. Үргэлж ард минь асаалтаа танк минь зогсож бүх зүйлд минь дэмжиж тусалдагт баярлалаа. Хайртай шүү. Эцэгтэй хандаж үг хэлэх юм бол хоёртоо үнэхээр хайртай шүү. Тэгээд намайг өдий болтол дэмжиж өгсөнд баярлалаа. Тэгээд энд сурах боломжийг маань нээж өгсөнд бас үнэхээр баярлалаа. Би энэ сургуульд орж ирсэнтэй бол харамсаж байгаагүй. Тэгээд олон юмыг мэдэж сурсан болохоор үнэхээр баярлж байна. Тэгээд та хоёрт хайртай шүү. Эцэгтэй хандаж хэлгээд үнэхээр их баярлалаа. Ээж авдаа үнэхээр их баярлалаа. Ингээд юу ч болсон ингээд намайг дэмждэг. Тэгээд намайг ингээд ойлгодогт баярлалаа. Тэгээд ихчтэй бас төрсөн ихчтэй бас хандаж хэлгээд ингээд ер нь ингээд энэ 4 жилийн хугацаанд ер нь ингээд ихчтэйгээ ингээд хаалтахгүйгээр ерөөсөө төсөөлөгдөх байна. Надтай ингээд ер нь ямар нэгэн болонгууд скол ингээд зүгээр амар үс үедээ залгаал ингээд хопо зал ярих ер нь үнэхээр гоё эсэ шүү хчээ. Тэгээд бас дүүдээ баярлалаа. Гэрийнхэндээ бүгдэнд хайртай шүү. Баярлалаа. Сайн байж аваа. Би хоёрын охин болоод 18 жилиг үтсэн байна. Тэгээд энд ирээд маш их олон зүйлийг сурлаа. Тэгээд наашаа намайг авчруул ирүүлсэн маш их баярлалаа. Тэгээд хэцүү хүнд үеүүдэд намайг тусалж дэмжижсэн баярлалаа. Хайртай шүү. Сайн байна уу? Миний хайртай ээж аваа. Эмчилгээ үзэг өдрөө минь. Тэгээд охин хүрээлээ солиод аль тийм 4 жил болсон байна. Хүнд хэцүү зүйл болсон ч гэсэн ард тусал дэмжсэн ээж авдаа баярлалаа. Тэгээд ганц охин гэж нандинаж явсанд нь үнэхээр их баярлалтай шүү. Та хоёртай хайртай шүү. За, эцэгтэй хандаж хэлэх үг гэвэл аав ээжтэй хоёуланд нь маш их баярлалтай шүү гэж хэлээ да. Тэгээд анх намайг энэ сургуульд ирж байхад нөгөө нэг ээж бол яв гэдээсэн. Би өөрөө ч явъя гэж ирсэн л дээ. Гэхдээ ээж бол яв гэдэг. Би дараа нь болохоор гинт ингээ зан хувраад за ер нь чадахгүй мэнэ боцъё гэдэг ер нь ээжд бүр 4-5 удаа хэлчихсэн. Ээж намайг тэгээд бүр тэр болгонд нь ингээ загнаад үгүй чи юм ихлүүлсэн бол ингээ эцсийн үд сор гэдэг юм намайг дандаа загнаад ер нь болиулдаг байсан. Тэр нь ч маш их баярлалтай шүү. Тэгээд бас ганцхан энд ихгүй ер нь бүх юмд баярлалтай шүү гэд ээжтэй бас үнэхээр баярлж өгдөө шүү. Тэгээд угаасаа намайг төрүүлээд өгсөн юм чинь ер нь үүнээс их юм юу ах вэ те. Тэгээд бас аавдаа хандаж хэлэхэд ааваараа маш их бахархтай шүү. Би тэгээд өдөр болгон таныг харж ер нь танаас үлгэр жишээ авч явдээ шүү. Тань шиг яаж машин унцрах вэ? Тань шиг яаж ухаантай болох вэ гэдэг нь багасаа нилээх бодсон. Тэ ер нь дандаа ер нь шантрах болгондоо аавыгаа л бодож аав дээр нэх баярлалтай шүү. Тэгээд ээж аав хоёрт хоёуланд нь баярлалаа гэж хэлээ. Аавал дэмжлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээ юуны мань охиныгоо зөндөх уучлаарай. Тэгээд ганц охин гээд юугаар цутал үүсгэсэнд маш их баярлалаа. Дахиад та хоёрынхоо урмыг хизээс хугалахгүй гэдэг амлая. Тэгээд охин та хоёрт зөндөх хайртай шүү. Баярлалаа. Гэр бүлийнхэндээ хандаж хэлэхэд миний хүсэл мөрөөдлийг ойлгож үргэлж дэмжиж миний ард үргэлж байдагт маш их баярлалаа. Тэгээд 4 жилийн хугацаанд ерөөсөө хамт байж ерөөсөө гоё дурсан шиг бүтээж чадаагүй юм шиг санагдаж байгаа. Тэгээд одоо л ер нь хамт байж илүү их цагийг гэр бүлийнхэндээ өнгөрөөе гэж бодож байгаа. Тийм тэгээд ээж агаа хоёртой хайртай шүү. За юуны түрүүнд ингээд наа ингээд өдөрт төдийлт ингээд өсөж өгсөн гэр бүлтэй талархаж байна. Тэгээд уусаа эрэгтэй хүн болохоор ч юм уу энэ үгийг нэг хэлдэг байх. Гэхдээ бүгдэнд ч хайртай шүү. Үнэхээр их баярлалтай шүү. Ингээд таад байхгүй бол би энэ байх ч гэсэн үгүй ч гэсэн үү. Бүгдэнд ч хайртай шүү. Сайн аав ээж. Хүн байна. Хүн одоо ингээд 12 дугаар ингээд төгсөөд их сургуульд орох гээд одоо ингээд амьдралынхаа замд хөл тавьж байна. За өнгөрсөн бүх хугацаанд хүүгээ ингээд бүх юмар тусалж дэмжиж тэтгэдэг байсанд маш их баярлалаа. Ингээд та хоёр минь тэгээд миний төлөө үнэхээр их юм хийсэн. Тэгээд маш их баярлалаа. Үнэхээр хайртай шүү. Тэгээд хүн та хоёрын итгэлийг алдахгүйгээр хоёр дүүдээ ч гэсэн сайн үлгэр дуурайл болж ундаг байх болно. Сайн аваач өдөрмөнд тэгээд тэлмэн байна. Тэгээд намайг тийм ухаантай хүмүүсттэй тийм гоё юм болгож өгсөн баялаа. Тэгээд тойгоо ингээд 17 жилийн хугацаанд амар их зовоож амар их тийм баяр туулж тэгээд амар тийм олон болсон баха. Тэгээд аав ээжгээ олон удаа гомдоож тэгээд ийм зүрхэнд нь ийм хэлсэн боловчлаа. Тэгээд ялангуяа ээжтэй гэж хэлэхэд та минь мундаг шүү. Тэгээд над амар их тийж тийм ийм
хайж иддэг хоёлаа. Тэгээд би хоёр дүүгийнхаа амин сайн ах, тоёрийнхаа амин тийм бахлыг дүүгээ сайн өгд байхыг хичээдэг. Тэгээ байхыг хичээсээ явахлаа. Тэгээд тоёртой хандчихлаа хайтай шүү. Хоёр дүүтэйсэн хайтай шүү. Сайн байж аа өдрийн мэнд. За миний ингэж байж байгаагийн шалтгаан хоёр шүү. Та хоёр намайг ингэж хүсгэж хүмүүжүүлсэн баярлалаа. Хайртай шүү. Сонь аваач юу байна? Өдрөглөө хүүгээ өсөж халамжид харилцаж өгсөн баярлалаа. Тэгээд тэр гацыг харуулнаа. Яг би заримдаа ингэж та хоёроо тоглоом хийж байгаа юм шиг байна. Тиймэрхүү сайн үгээ чаддгүй бол уучлаарай. Тэгээд таартай шүү. Сайн аав ээж энэ бичлэгийг үзэх өдрийн мэндийг төвшүүлье. За хүн аав ээжтэй хайртай шүү. Хүүгээ сайн болгож хүмүүжүүлсэнд баярлалаа. Баярлалаа. За аав ээжтэй болон үдчээ явахта энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг багаас минь юу гоц тоглох өсгсөн тэрх баярлалаа. Тэгээ охины том болоо та хоёр хачиг хариулсан. Мундаг хүн болно. Ингээд миний ард ингээд бац огсож ямар ч үед ингээд үргэлж охиноо тултлан дэмжиж хэрэгтэй бүх зүйлээр нь тусалж ингээд зааж зөвлөж байдаг түнхээр их баярлаа. Ингээд тоор минь байхгүйсэн бол ингээд би одоо ингээд хэзээ ч ингээд би үдий зэрэгтэй ингээд ийм сайн явж байхгүй. Миний ард үргэлж та хоёр минь дүүнэр минь ингээд гэр бүл маань өвөө эмээ нар маань ингээд бүхий л хүмүүс байдаг болохоор ингээд би одоогийн би ингээд маш аз жаргалтай ингээд ийм сайн явж байгаамаа. Тийм болохоор ингээд үргэлж охиноо дэмжиж тусалж зааж зөвлөж байдаг байдагт маш их баярлаа. Ингээд би ч гэсэн цаашдаа илүү сайн хичээгээд дүүнэрийнхээ бахархал нь болоод аав ээжийнхээ эмээ өвөөнийхээ ингээд бахархал нь болсон ингээд маш сайн охин байх болно. Ингээд цаашдаа одоо илүү хол явж илүү удаан та нартайгаа уулзахгүй удаан хугацаагаар суралцах баг. Гэтэ тэр болгонд ингээд та нар минь ингээд хамт ингээд миний хажууд байгаа болохоор ингээд тэр болгоныг ингээд ямар ч асуудал биш те ингээд айгүй сайнаар даваад гарах болно. Аав ээжтэй дүү нартаа бүгд минь хайртай шүү. Сайн аав ээж энэ өдрийн минь хоёрынхоо дунд охин өнөөдөр 12 дугаар ангид төгсөх болсон байна. Арыг маань баттааж, үргэлж ойлгож, үргэлж дэмжиж, зөвлөж, ярилцдаг зөндөө их баярлаа. Очрол маад мэт намайг минь дэмэж, үргэлж өдөр бүр сайхан хүсээр хусалж, хайрладагт баярлаа. Хаврын нэг шиг ааштай намайг даргийн хүн ойлгох хэцүү байх. Той минь л ганцхан намайг ойлгодог юм шүү. Бас наашаа ирээд ер нь их хэл уйлахай гэдэг юм зэндээ ер нь их уйлахайгүй. Тэгэл өчиг шалтгаанаа хэлэхгүй уурлаад ганд намайг хараад ууралсан байна гэдэг юм мэдээ. Майг ойлгоод хайрладагт баярлаа. Үргэлж та хоёрынхоо итгэлийг алдчихгүй үргэлж дээшээ тэмүүлж явуулнаа. Бас хоёртоо дандаа ирэхлээл байж байгаа юм. Ойрхон байсан санаа юу ч болсон та хоёртоо зөндөө хайртай шүү. Зөндөө баярлаа. Хайртай шүү аав ээж. Аав ээжтэй хандаж хэлэхэд өнөөдрийг хөлийн дутаахгүй тэгээд бүхлээр маань дэмжиж бас сэтгэл санаагаар онсон үе сайн ярилцдагт баярлаа. Тэгээд ингээд өнөөдөр одоо би ингээд одоо ийм болсон байгаад маань хамгийн ингээд том хувь нэмэр оруулсан хүмүүс шүү. Тэгээ хайртай шүү гэж хэлээ. За сайн уу ээж, сайн уу өвөө энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн минь хүргэе. За тэгээд болцоор байгаас минь алхан нэрээ бөмбөлж өсгсөн эмээ өвөөдөө баярлаа. Буурал өстэй болох хүртлээр бангаар мохно зөндөө хөрлөсөн шүү та хоёр минь. Хаяхандаа ээжээс назар гоё юм сургууль дээр очиж тааж идэрээ гэд зөндөө өнгөөгд хамгийн чангараа тэрвэд явуулдаг охин нь одоо сургуулаа төгсгөнэ. Том хүн болох нэ. За тэгээд одоо энэ дагааны хамгийн том шалтгаан болох ээжтэй бас баярлаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл 4 жилийн хугацаанд хамгийн хэцүү үед минь зөвхөн таны минь тусламж надад хамгийн том ирч хүч урам зориг болсон шүү. Тэгээд ганцхан өгөөрөө охиныхоо бүх мүүдийг эргүүлээд буцаад хөргөн цоглог болгож чаддаг ээжтэй баярлаа.
Тэгээд хэдий хаяада үйл ажиллагааг гэсэн охин нь тэндээ хязгааргүй хайртай шүү. Ийм өвгийнхаа ачиг утахгүй хариулна. Ээжтэй тэгээд ярьсан зүйлээ биелүүлнэ. Тэгээд хайртай шүү. Үсэг. Ээж авдаа хандаж хэлэхэд олон зүйл золиослж тэгээд олон зүйлийг төвчиж намайг энэ сургасан баярлалаа. Тэгээд хүн тэрний ячаар ингээд амжилттай төгслөө. Баярлалаа, хайртай шүү. За аав ээж гэр бүлийнхээ хандаж хэлэхэд аав ээж хоёртоо үргэлж миний ард намайг дэмжиж байдагт баярлалаа. Тэгээд аав ээжтэй, дөрөв өргөн дүүдээ гэр бүлийнхээ бүгдэнд нь зөндөө хайртай шүү гэж хэлье. Сайн аав ээж охиныхоо хоёрт ирсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та хоёрт хэлэх одоо хитгэн үг байна. Тэгээд аав талээд ингээд таныг мөрөн дээр суугаад юм чипс нэхэд тэгээд ингээд Германы охин чинь одоо ингээд 12 дараа ингээ төгсгнэ. Тэгээд тэжээс одоо ингээд өдөө хүртэл та ингээ хэлээд байдсан шүү дээ. Ингээд та хэдийн төлөөл ингээд залар насаа ингээд юм хөдөө гандаж ингээд өнгөрүүлээ. Тийм болохоор ингээд хичээгээрээ гэдэгсэн. Тэгээд тэр болгоныг бодож охин нь ингээд өдөө хүртэл ингээд бүх юмаа ингээд зориулаад хийх хичээсэн ч гэсэн ингээд хангалтгүй байх үе зөндөө байдаг. Тэгээд тэр үедэд ингээд тань нарын хүснээр ингээд юм сайн хүн байж чадаагүй, амжилттай хүн байж чадаагүй бол уучлаарай. Гэхдээ ингээд таны л охин болж төрсөн болохоор одоо юм гоё юм зүйлэн сэтгэлтэй эсвэл юм тусч ч юм уу байдаг юм шиг санагддаг. Тэгээд та хоёр нь ингээд хаяахнаа нэг юм гоё яадаг штэ. Хоол моол ингээд хийж өгдөг, гэртээдэг. Тэгээд одоо том болох тусмал ингээд тийм дурсамжтай тийм цаг үе ингээд жоохон ингээд цөөрөөд байгаа болохоор надад бол тэр айгуу гонигтай. Тэгээд хамт өнгөрүүлсэн дурсамжуудаас ингээд хамгийн гоёд нь бол миний хувьд нэг юм гол дээр ингээд хамт ингээд таны дагаа хэсэл байдаг гэсэн үе юм шиг санагддаг. Тэгээд магадгүй ингээд төгсөөл ингээд гадагшаа явчих юм уу эсвэл ингээд том болох юм бол гэрээсээ холдоод тэгээд танаас холдоод ер нь тэгээд хамт гол руу дахиж явж барыг чадахгүй бодож утгаар ер нь нэг гонигтэй байна. Хаяа ингээд та нэг ингээд мөнгө л асуудал алгадаг гэдэргээ тэгдэж штэ. Тэгээд тгий санагдуулдаг бол уучлаарай. Хайртай шүү гэлээ. Тэгээд илүү мундаг хүн болно. Тэгээд таны ачиг хариулнаа гэлээ. Тэгээд ээжэд болохоор та бол ярилтгүй супер гайхалтай мундаг ээж шүү. Тэгээд хаяа ингээд өөрийгөө голоод тэгээд ингээд нэг тийм сайн ээж биш хаа гэж бодоод байдаг бол ерөөсөө тийм биш шүү. Тэгээд таны хийж өгдөг бүх хоол амттай. Тэгээд ингээд хэдий хоол ингээд байсан ч гэсэндээ ерөөсөө хоол юм шиг мэдрүүлдэг. Тэгээд ингээд залуу хоол нь дандаа авдаг. Тэгээд би өөрөөсөө юм ойлгохаа юм жоохон юм сэтгэлийн хатахгүй өгөөгд ахад ингээд та тэр юм ерөөсөө ингээд эзэмлдэг. Тэгээд харин ч ингээд сонсдог, дандаа найз шиг байдаг. Тэгээд ер нь ингээд аваас нууж хааж зөндөө ингээд мөнгө өгдөг. Тэгээд тэр болгонд ингээд охин нь ер нь зөндөө баярлдаг. Тэгээд хаяа ер нь ингээд уурлаад муухай үг зөндөө хэлжсэн. Тэгээд том болох тусмаа л ер нь нэг жоохон ээж авдаа муухай хандаад байгаа санаж байна. Тэгээд тиймэрхүү үеүүдэд мань дандаа ойлгодог. Тэгээд намайг юм төгс биш яхад ер нь ингээд дандаа мундаг шүү миний охин мундаг гэдэгт ер нь баярлалаа. Тэгээд та нар ер нь ингээд намайг дандаа ингээд миний охин ерөөсөй чадна дандаа гадагшаа явж сурна, өрөөлөө биелүүлнэ. Миний хувьд бол ингээд хамгийн шилдэг гэж хэлдэг болохоор л охин нь ер нь өөртөө арай л ингээд итгээд за аав ээж гэдэг юм чинь ер нь чадах хаа л гэж боддог. Тэгээд тийм их хайрын чинь одоо ингээд бөмбөрч өссөн болохоор одоо өдөө зэрэгтэй л болж байгаа юм санагдаж байна. Тэгээд хайртай шүү. За дүүдээ хэлэхэд одоо ингээд 10 дугаар ингээд ахтаа нааш ингээд ирсэн шүү дээ яна. Тэгэнгүүт ингээд бүх ачаа миний дүүгийн нуруунд дээр ингээд очсон болохоор анаа нэг юм дандаа гимшдэг. Тэгээд тэрийг бодож ер нь энд аймаар ингээд жоохон ингээд өөртөө айгу ингээд урам ураад ингээд хаан хүснээр амжилттай байж чадахгүй болохоор ингээд дүүгийнхээ ингээд дүүгээ одоо ингээд тэнд ингээд аав ээж муудах үед ч юм уу ингээд орхичоод тэгээд одоо ингээд өөрөө энд ингээд жоохон ингээд амиа бодоод ирсэн юм шиг санагддаг. Тэгээд тийм болохоор ер нь ингээд өөртөө айгу ингээд урам урдаг байсан. Хүснээрээ байж чадахгүй үстэй. Гэхдээ ер нь миний яг ингээд дотоод ингээд сэтгэлдээ ингээд ганцхан боддог юм гэх юм бол ер нь дүүгээ төлөө ингээд дүүнийхээ төлөө хийж байгаа болохоор илүү сайн хичээх хэрэгтэй гэж юу дандаа өөртөө шаардлага тавьдаг. Тэгээд хүүхэд насыг нь жоохон хүүхчийг өнгөрүүлж чадаагүй ингээд ундралыг харуулаад тэгээд бас ингээд өнгөрөөж мэл магадгүй. Тэгээд бас ганцаардах үед ер нь чамд дүндээсэн баг. Тэгээд тэр үеүүд ер нь би ингээд жоохон анаа шиг байж чадаагүй. Тэгээд анаа нь хордон төгсөөд ер нь мундаг анаа болчвол тэгээд дүүгээ ер нь ганцаардуулахгүй гэж бодож байна. Дандаа мөнгө өгнө гэж бодож байна. Тэгээд хайртай шүү.